бусад хүмүүст тоогдох, үнэлэгдэх гэдэг бол бидний хамгийн хүчтэй өслөөд нэг. Хард багасаа л те яг өөртөө таалагддаг өөрийнхөө сайн хүн дээр очиод те болцоонд урах ч юм уу те надтай зөв цагийн өнгөрүүлээч гэх тийм мессежийг өгөхөд нөгөө нь хариу өгөхгүй татгалзах. Тэр үед бидэрт маш өвдөлт авчирдаг. Тэгээ энэ зөвхөн романтик хайр дээр ч яригддаггүй бид нар зүгээр л нийгмийн түвшинд те найзуудтайгаа эсвэл танихгүй хүмүүсийн хажууд байхдаа тэр хүмүүст үнэлэгдэхгүй, ерөөсө тоогдохгүй, гологдох бол бас хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг. Тэгээ энэний үр дүнд юу болов гэхээр зарим нэг хүмүүс маш их ууралдаг, уцаарладаг. Өө энэ мүү пэ намайг тоосонгүй, энэ мүү хийн те намайг ингэж яаж байгаа юм ч гэдэг юм уу мэдхгүй. Тэгэл одоо бааранд зодон модон хийдэг. Ер нь эрэгтэй хүний эго гэдэг бол яг энээс л болж байгаа. Хөрхийн нэг тийм сайн охин мохин ч юм уу өөр нэг хүмүүс ерөөсөө өөрийг нь тоогоогүй яа тийм үнэлгээгүй юм шиг тийм мэдрэмж өгөнгүүт нь шууд тэр хүн уурлаад уцуурлаад баг тэгээ нодрог зөрүүлэх ч юм уу. Эсвэл зарим хүмүүс энэ нөхцөл яг эсрэгээр айгүй өөртөө итгэлгүй болдог. Өөртөө итгэлгүй болоод өөрийгөө хумаад угаасаа л намайг хинч тоохгүй мэн би юм үн цэнгүй юм байна гэд өөрийгөө нийгмээсээ тусгаарлах ч юм уу айгүй тийм их ганцаардлыг мэдэрдэг. Тэгээ зарим нэг хүмүүс бас social anxiety гэдэг зүйл байдаг л та. Тэр нь одоо нийгэмд хүмүүстэй харилцах харьцаан дээр тийм цаанаасаа тайван байж чаддгүй. Цаанаасаа сэтгэл зовниол одоо манай нэг эмэгтэй найз байдаг. Тэр бол бүр ингээд өрөөнд байхдаа өрөөнд байгаа бүх хүний энергийг ингээд мэдэрдэг гэж байгаа юм. Бүр тийм хэмжээний их anxietyтэй сэтгэл зовнилтой тий. Тэр хүн чи ерөөсөө тайван байж чадахгүй, өөрөөрөө байж чадахгүй, байнга тэгээ өөр хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол тэр хүн намайг ингээ арчлаа ингэж ийн гэд тэгээд тийм тайван байж чадахгүй болохоор ийм anxiety үүсэж байгаа. Тэгээ энэ ууг нь яг хэрэгтэй хэмжээтэй байх хэрэгтэй тийм мэдээж яг эргэн тойрноо анзаарч байна гэдэг бол сайн зүйл. Гэхдээ хид их анзаараад хид их санаа зовноод өөрөөрөө байж чадахгүй байна гэдэг бол айгүй зовлонтой зүйл. Тэгээ энэ бүхний угт юу байгаа вэ гэхээр ерөөсөө л би бусад хүмүүст хүлээн зөвшөөрөхдөггүй болвол яана би хайрлагдахгүй болвол үнэлэгдэхгүй болвол тоогдохгүй болвол яана гэдэг ийм мэдрэмж байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яг энэ мэдрэмжийг цаашаа судлаад үзье. Ийм мэдрэмж төрж явах үед бид нар ер нь ямар зүйлийг хийх ёстой байдیں۔ Тэгээд цаашлаад яаж энэ зүйлээр өөрийгөө чангаахгүйгээр яг гой хүснээрээ амьдрах юм бэ гэдэг талаар энэ дугаар дээр ярилцгаая. За хамгийн түрүүнд бидний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэвэл бид нар яагаад энэ мэдрэмж төрж байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ бол хэвийн мэдрэмж юм байна гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол энийг ярихын тулд тэгэл яхахгүй эволюц хэрэгтээд эхэлнэ л дээ. Бид нар тэг айл хэдэн мянган жилийн өмнө өөрсдөө бодохоор тэг чулуун зүсийн үед ч юм уу яхаарахгүй ингээд харьяалалтай байж ирсэн. Дандаа бид нар ийм овг аймгаараа группт харьяалагдчих ирсэн. Тэгээ бодохоор бид нар хэрвээ группээсээ жигдчих юм бол тэнд ерөөсөө амьд гарахааргүй байсан байгаа байхгүй юу? Бид нар цухтаа бие биенийгээ хамгаалж тийм овг аймаг болж ирсэн болохоор л ер нь өдийг хүртэл амьд гарч ирсэн. Тэгэхгүй бол би группээсээ тасарсан явж байвал тэнд ямар нэгэн араатай амьтанд идэгдэх аюул маш их байсан. Тэгэхээр энэ бүхэнтэй бид нар бусад хүмүүст хүлээн зөвшөөрөх, хайрлагдах, тэ үнэлэгдэх гэдэг зүйл бол яхаарахгүй бидний бүр ДНХ-д бичигдсэн байгаа зүйл. Бид нар угаасаа л нийгэмдээ харьяалагдж байгаа тийм мэдрэмжийг авч чадахгүй бол цаанаасаа ер нь бол аюул болох гээд байна л гэсэн үг. Яг өнөөдрийн нөхцөл байдалд аюул байхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ л яхаарахгүй тэгээд програмчлагдсан болохоор биднэрт энэ харьяалагдах гэдэг зүйл хамгийн чухал хэрэгцээүүдийн нэг байдаг. Тэгээд бодохоор яаж ч бодсон бусад хүмүүстэй бидрийг тоохгүй үнэлэхгүй байвал үнэхээр их өвдөлт мэдэрнэ. Үнэхээр их өвдөлт мэдэрнэ. Зарим нэг үед яг баг байж магадгүй л дээ. Зарим хүмүүс энийгээ түлхэх гээд байж магадгүй. Би угаасаа л тоохгүй шүү дээ. Би бусад хүмүүсийн юу гэж бодгийг тоохгүй. I don't give a fuck. Одоо юу гэдэг эсвэл зарим нэг эрэгтэй хүмүүс би бол угаасаа мачо яа тийм энэ хүмүүсийн юу гэж бодож байгаа хамаагүй гэж бодож иж магадгүй. Гэхдээ л хүн болж төрсөн л хойно ямар ч хүн таныг тий үүсгэх тоохгүй байх үед өвдөлт мэдэрнэ. Тэр өвдөлтийг гол нь бид нар би энийг мэдрэх ёсгүй, энэ байх ёсгүй зүйл гэхийн оронд за би чи хүн л юм болохоор энэ мэдрэмжийг мэдэрч байгаа юм байна. Угаасаа л би ингээ програмчлагдсан хүн болгонд харьяалагдах хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ мэдрэмж бол хэвийн зүйл юм байна. Энэ мэдрэмжийг чи яаж ч хичээгээд ер нь бол бүр мөсөн бол арилгаж чадахгүй. Энэ мэдрэмж бол байнгын байна. Хичнээн ямар ч гэгэрцэн төгсөн байсан ч гэсэн энэ мэдрэмж нь байнга байгаа л хэрнэ. Тэгэхээр тэр өвдөлтийг те хааж дарах нь бол гол зорилго шүү. Өвдөлт бол байгаагаараа хүрээд ирнэ. Гэхдээ тэр өвдөлтийг ирэхэд бид нар байгаагаар нь процесс хийх ёстой.
түлхэж хаахгүйгээр яг байгаагаар нь бүх биедээ мэдрүүлээд тэгэхгүй бол яг тэр өвдөлтийг бид нар ингээд хумчих юм бол яг цаанаасаа тэр нь ингээд энерги нь дотроо ингээд хуримтлагдаад тэгээд ингээд гарах хэрэгцээ байгаа болохоор тэр нь гарч ирэхдээ яа ямар нэг уур хилэнгээр гардаг. Эсвэл тэр өвдөлт нь ингээд дотроо хуримтлагдсаар агаад хүн өөрийгөө өөртөө итгэлгүй болдог ч юм уу тийм байдлаар гарч ирнэ. А гэхдээ бид нар энэ эмоцныг энэ сэтгэл хөдлөлийг мэдэрч явахдаа зүгээр л яг байгаагаар нь мэдрээд юу болж байгааг нь хүлээн зөвшөөрөөд өнгөрөөчих юм бол энд заавал тэгж ямар нэгэн зүйл хуримтлагдаа блоклогдоод тэгж гацаад эрүүл бус байдлаар хүнийг улам онцгой байдал, муухай байдалд оруулах албагүй. Тэгэхээр энэ бүхний эцэст юу болж байгаа гэхээр энэ өвдөлтөөс яаж зайлсхийж чадахгүй. Тэгээ хэдүүлээ зөвхөн бүжгийн жишээ авъя л да. Би одоо бүжиг дээр өөр нэг эмэгтэйг урахад тэр эмэгтэй тимч гэж хэлж магадгүй, үгүй ч хэлж магадгүй. Тим гэд хэлчих юм болоо тий ашгүй за хоёлоо бүжиглээд үзье гэд тэгээд үгүй гэх юм бол за энэ эмэгтэй ямар нэгэн шалтгаанаар тий бүжиглэхийг хүссэнгүй гэж хаяад явна. Яг гоо тэр үед жоохон ингээд тий бүжиглсэн бол гоё байсан байхгүй үед мэдрэмж угаасаа төрнө шүү дээ хүн л юм хойно. Гэхдээ бодит байдал бол ерөөсөө л яг энэ бүжигтэй айгуу төстэй байгаад бид нар юу нэг яг тийм л хандлагатай байх хэрэгтэй. Тэр хүн дээр очиод тий зүгээр өөрийгөө урьж байгаа. Надтай бүжиглэх үү? Миний амьдралд оролцох уу? Тэгээд надтай цуг ийм зүйл хийх үү, тэгэх үү гэд урилга өгч юм гэсэн үг. Урилгыг тэр хүн авчиж болно, авахгүй ч гэж болно. Тэгээ тийм гэж хэлвэл хоёулаа бүжиглээд үзье. Юу болох нь яах вэ? Тэр бүхний харъя. Үгүй гэвэл тэгэл за баярлалаа гэд дараагийн хүн дээр л очдог. Тийм биз дээ. Ер нь бид нар бас тэр хандлагыг л яг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ ер нь ингээд бодоод ахаар штэ. Бусад хүмүүс биднэрт татгалзахад бид нар айгүй ихтэй хорсдог те. Йоо энэ муу яаж намайг ингэж чадж байна гэж боддог. Гэхдээ яг ингэ бодоод ахаар штэ. Тэр хүн биднэртэй яг ижилхэн хүн байдаг. Бид нар ч гэсэн те өөрсдийнх нь дургуун хүмүүс ч юм уу ямар нэгэн таалагдахгүй байгаа хүмүүс ирээд янз бүрийн юм хийх гэдэг юм бол үгүй гэж хэлдэг штэ. Тэрнтэй адилхан тэр хүн ч гэсэн те ямар нэгэн байдлаар та таалагдаагүй болохоор ч юм уу та ямар нэгэн зүйл нь болоогүй болохоор л үгүй гэж хэлж байгаа. Тэгээ тэрэнд бид нар ингээл хорсоол ёо яаж чадж гинэ те тэр хүнд ерөөсөө тантай яа гэм бүжиглэх ч юм уу заа гэж хэлэхдээ татгалзахгүй байх ёстой гэсэн тийм бичигдсэн хууль бол байхгүй. Тэр хүн хүснээ л хийн. Яа гэвэл хүн болгоо ер нь хүснээ л хийгээд явж байгаа тийм. Хүн болгон ер нь өөртөө үнэлж явдаг зүйл байдаг тийм үү. Хүн болгон зарим нэг зүйлийг илүү үнэлдэг, зарим нэг зүйлийг доогуур үнэлдэг. Хүн хүрээлэлээ сонгохдоо ч гэсэн бүх хүнийг хүрээлэлд оруулж чадахгүй шүү дээ. Зарим нэг хүмүүсийг тэ илүү ойр байлгахыг хүснэ, илүү тэ дотны хүмүүс ч юм уу илүү таалагддаг хүмүүс тэ илүү өөрийнх нь үнэлж явдаг зүйлүүд байдаг тийм хүмүүсийг амьдралдаа илүү ойр байлгана. Тэгээ яа тийм урлагийг үнэлдэг хүн илүү урлагийн хүмүүсийг ойлгохон байлгадаг ч юм уу. Эцсийн эцэст хүн бүх хүнийг тэгш эрэхтээр хандна. Хүн бүх хүнд тим гэж хэлнэ гэдэг зүйл угаасаа байхгүй. Ямар нэг зүйлийг дээгүүр тавьж гинэ гэдэг чинь ямар нэг зүйлийг доогуур тавина л гэсэн үг. Хэрвээ бид нар бүгдээрээ те хүн болон ямар нэг зүйлийг дээр доор тавьдаггүй тийм дотроо шатлалгүй ямар нэг зүйлийг илүүд үзэсгүй байсан бол энэ хорвоо дэлхий дээр юу ч болохгүй шүү дээ. Яа зарим нэг зүйлийг сонгож гинэ гэдэг нь зарим нэг зүйлийг сонгохгүй татгалзаж гинэ гэсэн үг. Тэгээ бодохоор зарим нэг хүмүүс биднэрт үгүй гэж хэлээд татгалзах үед бид нар уурлах бол ер нь утгагүй зүйл. Зүгээр хорвоо дэлхийн өөдөөс уурлаж хашгична гэдэг бол утгагүй зүйл үстэй. Яг гэвэл бодит байдал угаасаа л ийм хүн болгоно л тэ өөрийнх нь илүүд үздэг зүйл, өөрийнх нь дутуу үздэг, сонирхдаггүй зүйлүүд байдаг. Хүн болгонд өөрийн гэсэн таалагддаг зүйл байдаг, таалагдахгүй зүйл байдаг. За яг нэг хүн гэлтгүй нилээд хідэн хүн танд татгалцаад байвал ер нь бол тэр илүү чухал сэдв болно л тоо. Нэгдүгürt нэлээ олон татгалцж ивэл танд ямар нэгэн ноо байж магадгүй. Үнэхээр та ямар нэгэн яа тийм одоо амнаас ч өмхийн үнэрчээвэл ихэнх хүмүүс угаасаа л татгалзсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бусад хүмүүсийг тэ хараагаа зүхээд намайг тоосонгүй гэхийн оронд яг өөрлөгөө өнгөх юм бол янз бүрийн асуудлыг олж шийдэж магадгүй. А гэтээ тэглээч гэсэн тэ та яаж ч танд ямар ч буруу байхгүй байсан ч гэсэн зарим нэг хүмүүс бүр нилээдэн тооны хүмүүс үгүй гэж хэлж магадгүй. Тэгээ гол нь тэр үгүй гэж хэлж байгаа шалтгаан тантай юусоо хамаагүй. Ямар ч хамаагүй. Тэр үнтэй өөрөөс нь л хамаартай байж магадгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бүхэн яг тэр үеийн нөхцөл байдлаас
хамаатай байсан байж магадгүй. Тэр хүн яагаад ч юм те тэр өдрөө нэг тийм олигтой өдөр байгаагүй, олигтой унтаж амарч чадаагүй, муухай ааштай эсвэл эмэгтэй хүмүүсийн хувьд ядын сарын тэмдэг нэрсэн ч юм уу. Тэр өдрөө бусад хүмүүстэй хэрэлдсэн ч юм уу ямар ч шалтгаан байж магадгүй. Тэгээ энэ бүхэн тэр хүний татгалзаж байгаа шалтгаан нь тантай ямар ч хамаагүй зүгээр л тэр үед тэгээд таарсан тийм нөхцөл байдал байх боломжтой. Хэрвээ тэр нөхцөл байдал арай өөртэй, арай нэг өөр нөхцөл байдалд тантай таарсан бол таныг яг үнэхээр яг байгаагаар нь бүхлээр нь хараад таныг үнэхээр хэн гэдгийг мэдсэн бол татгалзахааргүй байсан байж магадгүй л дээ. Та яг өөрийгөө бүрэн харуулж чадаагүй тийм жоохон шудраг ус нөхцөл байдал байсан байж магадгүй. Тэгээд ингэ бодохоор угаасаа л нийгмийн нөхцөл байдал бид нар бие бинийгээ айгүй тийм гүйхэн байдлаар шүүмж хийж яадаг л та. Зүгээр л нэг ганц удаа таарал, ганц удаа ярьж үзэл тийм жижигэн датанаас дүгнэлтийг хийнэ гэдэг бол айгүй хэцүү. Тэгээ зарим нь би зүгээр л нэг тэнэг жишээ авъя заяа. Тэгээ нэг эмэгтэй нэг залуутай таарч л тээ. Тэгээ яадын зүгээр тэр үед ингээ ярьж байхад бол сүртэй санагдаг байж магадгүй. Тэгсэн чинь дараа нь тэр залуу нь ингээ тайзан дээр гараад тэр арга хэмжээг байгуулж байгаа хүн байсан гэдгийг олж мэдхэд тэр эмэгтэй тэр залуу татагдаж эхлэх ч юм уу те. Ер нь бид нар яг бусад хүмүүсийг дүгнэхдээ тэр хүмүүсийг бүхлээр нь хараагүй зүгээр л өөрсдийнхөө бидний харах өнцөгт юу бууж гин, юу орж ирж гин гэдгээр л тэр хүнийг ингээд дүгнээ яваад байдаг. Тэрнээс яг тэр хүнийг бүтнээр нь харах тийм нөөц бололцоо угаасаа байдаггүй. Тэгээд ингээд харахаар тэр хүн танд татгалзаж байна гэдэг бол тантай ерөөсөө хамаагүй байж магадгүй. Гэхдээ зарим үед яг зарим нэг хүнтэй дахин таараа ч юм уу таныг аягүй сайн мэддэг хүн татгалзуул яах вэ гэж бодъё л та. Үнэхээр та яг өөрийнхөө байгаагаараа бүх зүйлээ хараасан. Тэгсэн чинь тэр хүн яагаад ч юм та таалагдахгүй таныг үнэлэхгүй байгаа үед юу хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө хариулт нь зүгээр орхиол цаашаа явах хэрэгтэй. Өөр нэг сонголт байхгүй. Тэгээ энд гол нь хороо дэлхий гэдэг зүйл угаасаа айгүй их илбэг зүйл байдаг. Хороо дэлхий ерөөсөө тийм гачиг дутагдсан зүйл биш. Энд одоо abundance scarcity гэдэг хоёр ойлголтыг ярьж байна л да. Abundance гэдэг нь хороо дэлхий айгүй илбэг байнга шин зүйл гарч ирж идэг, ургаж идэг, байнга тийм шин хүнтэй тантай уулзах гад ч юм уу, тантай ямар нэг зүйлийг бүтээхгүй хүлээж иж магадгүй. Ер нь бол энэ хороо дэлхий дээр айгүй их нөөц бололцоо байгаа. Тэгээд бодох юм бол тэрний хүн үгүй гэлээгээд, тэрний хідэн хүн үгүй гэлээгээд амьдрал ерөөсөө дуусахгүй. Цаашаа өчнөө олон тооны гой хүмүүс таныг хүлээж байгаа. Таныг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Таны сайн талуудыг чинь биширдэг. Муу талуудыг чинь хүртэл өхөртдөг тийм хүн байгаа гэдэгт итгэх ёстой. Угаасаа байгаа гэдэг нь ойлгомжтой. Зүгээр л тоог нь харахад л ойлгомжтой. Одоо зүгээр Улаанбаатар, Монголд гэхэд л харахад хэдэн тооны хүн байна. Хэдэн сая хүн байна. Тэдэнд хэдэн мянган тантай тохирох хүн байгаа байлаа гэдгийг бодох хэрэгтэй. Зүгээр л нэг ганц хоёр хүн үгүй гэж хэлж байгаа бол тийм жижигхэн зүйл واخхой. Гол нь бид нар яг энд гол асуудал нь юу аа гэхээр хороо дэлхийг бид нар ерөөсөө тийм гачиг айгүй цөөхөн тооны зүйл байдаг. Тэгээд хүн болгонд хүрэлцэхээр хангалттай зүйл байхгүй гэж боддог. Энийг бол яг аз жаргалгүй тийм харилцаанд байгаад байдаг хосууд дээр харж болно л доо. Тэр хосууд одоо аль нэг тал нь ч юм уу яагаад салдаггүй гэхээр зүгээр л надаа өөр юм хүн олдохгүй гэж боддог. Надад ийм хүн олдохгүй штэ гэдэг нь ерөөсөө энэ хороо дэлхийд надад хангалттай хүрэлцэх тийм илбэг бишэл гэсэн дүгнэлтийг хийгээд яваад байгаа байхгүй. Надад өөр ийм хүн хизээч олдохгүй штэ. Би хаанаас ийм хүн олох юм гэдэг бол яхаа аргагүй энэ тэр гачиг одоо үзэл баримталтай хүнийг хэлж байгаа гэсэн. Тэгээ энэ нь яг хаанаас гарч ирдгийг бол сайн мэдэхгүй. Яг уу ихэнх нь романтик хайртай холбоотой. Бид нар нэг хүнд хайртай болохоор тэр хүнийг маш онцгой гэж хардаг тийм үү. Энэ хүн маш онцгой зүйл. Энэ хүн болол хороо дээр хизээч ахаж гарч ирэх хэрэггүй тийм онцгой хүн гэж боддог. Тэгээ тэрнээсээ болоод ер нь хайр хүнийг жоохон сохор болгодог гэдэг шүү дээ. Тийм болохоор л бид нар энэ хүн үнэхээр онцгой зүйл, энэ хүн ахиж хаанч байхгүй гэж боддог. Гэхдээ эцэст яг логикоор бодох юм бол энэ ер нь худлаал зүйл байдаг. Энэ хороо дэлхий дээр маш олон тооны гайхалтай хүмүүс байгаа. Маш олон нөөц бололцоо нуугдж байгаа гэдэгт заавал итгэх хэрэгтэй. Яг энийг үнэхээр цус махандаа шингэл ойлгочих юм бол нэг хүн хідэн хүн ингээд үгүй гэж хэлэх бол нэг тийм сонир зүйл ш. Зүгээр л инээж өнгөрөөл тэгэл за дараагийнх нь гээл тэгэл цаашаага үргэлжлүүлээд амьдралаа үргэлжлүүлэхэд бүх зүйл зүгээр болно гэдгийг уусаа бид нар
хаяа өөрсдөө сануулж авах хэрэгтэй. За тэгээ үргэлжлүүлээд хийдүүлээ яг энэ өөрийгөө үнэлэмж гэдэг сэдвийн талаар ярилццгаая. Яагаад энэ сэдвийн талаар ярьж байгаа гэхээр өмнө нь би бас зөндөө дугаарууд дээр ярьжсэн байж магадгүй. Миний яриаг сонсож байгаа хүмүүс ер нь энэ сэдвийн талаар байнга ярьж байгаа анзаарч ахлах. Хүн бусад хүмүүст тоогдохгүй үед, үнэлэгдэхгүй үед яг энэ өөрийгөө үнэлэмж гэдэг зүйл нь буурдаг. Өөрийгөө үн цэнтэйгээр мэдэрдэггүй болоод ирэх үед хүн сэтгэл готролд орох ер нь амьдарч яах юм би угаасаа ийм үн цэнэгүй ойлгогүй амт ингээд ер нь сэтгэл зүйн асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр одоо бусад хүмүүс тоогдохгүй үед, бусад хүмүүс татгалзаж байгаа үед бид нар энэ өөрсдийнхөө үнэлэмж гэдэг зүйлийг өөрийгөө харах үнцгийг сайн хайрлаж, нандинаж хамгаалах хэрэгтэй. Хамгаалах хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө л бусад хүмүүсийн бодол бидний энэ өөрсдөө үнэлэх үнэлэмж гэдэг зүйл байнга халтах гад байдаг. Бусад хүмүүстэй бидрийг янз бүрээр хараах, зүхэх бидрийг голох, тоохгүй байх гэдэг зүйлүүдийг бид нар дайралт гэж харах хэрэгтэй. Чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж, чиний энэ дотоод хүүхэд гэж байдаг заяа. Тэр хүн рүү чинь дайрч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр үед бид нар яах вэ гэхээр хажууд чинь жоохон хүүхэд рүү бусад хүмүүс дайраад байвал чи юу хийх вэ гэд бодохоор яг тэр зүйлийг л хийх хэрэгтэй. Тэр хүүхдийг хамгаалах урдуур нь ороо бусад хүмүүсийн одоо яа ингээд хэлж байгаа зүйлийг ингээд дайрч гин гэж бодъё л та. Дайралт гэж бодох юм бол тэр хүүхдийг ингэж гараа алдалж жагаад хамгаалах хэрэгтэй. Та нар энэ хүүхдэд бити үрээ. Энэ хүүхдэд хүрэх ёсгүй шүү гэж байгаа юм шиг яг тийм байдлаар өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол яг амьдрал дээр юу гэж харагдах вэ гэхээр ийм одоо бусад хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх байгаа гологдох тийм үйл явдал болоход хамгийн түрүүнд бид нар ярьжсэн шиг тэр emotion тэр мэдрэмжээ процесс хийх хэрэгтэй. Тэр мэдрэмжээ байгаар нь хүлээн зөвшөөрөөд надаа ийм зүйл болж байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгээ яг хамгийн сайн хийж болох зүйл бол тэмдэглэх хөтлөх. Бид нар яг тэмдэглэх хөтлөө яг сүүлийн үед ингээл бусад хүмүүсийн дайралт хийж байгаа, тоохгүй байгаа, үнэлэхгүй байгаа тэр зүйлүүд мэдрэмж нь над руу халтах гад байна шүү. Би өөрөөрхөө төлөө зогсон шүү гэж баг ингээд тэмдэглэл дээрээ бичээд тэгээ би өөрөөрхөө төлөө зогсож байна. Би бол хангалттай. Бусад хүмүүсийн юу гэж бодож байгаа нь хамаагүй. Би яг байгаагаараа л үнцэнтэй. Би хүнд ч юу ч баталж харуулах шаардлагагүй. Би бол одоо гайхалтай хүн гэдгээ өөртөө сануулах хэрэгтэй. Тэгээд тийм мэдрэмжийг өөртөө өгөх гингүүт ер нь бол хүн өөрөөрөө эсрэг зогсоод байдаг. Тэнгуут нь нэрэл тэр хүмүүсийн зөв штэ. Би ер нь яагаад өөрийгөө гоёор мэдрэх хэвээр юм. Би олигтой юм хийж бүтээгээгүй. Би ер нь хин юм бэ? Бусад хүмүүсийн дайралт хийж байгаа юм шиг өөрөөрөө дайралт хийж байгаа тийм өөрийнх нь хэсэг дотроос нь гарч ирээд байдаг цаа. Хамгийн сонирхолтой нь. Тэг ингээ харахаар штэ. Ер нь бодоод ангууд хүний дотор тийм хоёр өөр хүн байгаад тах шүү. Нэг нь ингээд байнга шүүмжлээд байдаг. Чи ер нь хин? Чи ер нь яхаараа өөрийгөө хангалттай гэж бодох хэвээр юм. Ингээд нэг тийм чи ер нь яагаад өөрийгөө гоёор мэдрэх хэвээр юм. Надад шалтгаан үг гэд нэг тийм дайралт маягийн хийж байгаа юм шиг тийм зүйл гараад ирдэг. Яг тэр зүйл нь хүнийг зарим нэг зүйлийг хийж бүтээхэд тусалдаг л та. Тэрнээс болоод бид нар амьдралдаа янз бүрийн зүйлийг хийж бүтээхийг хүсдэг тий. Өөрийгөө дутуугаар мэдэрдэг байгаа болохоор л би хороо дэлхий дээр ийм зүйлүүдийг хийж иж л үн цэнтэй болох юм байна гэж бодоод тэр зүйлүүдийг хийгээд байдаг. Гэхдээ нөгөө талд нь бидний дотоод хүүхдүүд яг бидний өөрсдөө хамгаалах тийм бидний хамгийн үн цэнтэй, хамгийн нандинаж явах ёстой зүйл байдаг. Тэр зүйлийг бид нар өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Хүн өөрөөрөө чи юу яагаад өөрийгөө гоёор мэдрэх ёстой юм гэхэд өөдөөс нь босч ирээд юу гэсэн үг юу яриад байгаа. Надаар юу хэлэх гэж гоё өөрийгөө гоёор мэдрүүлэх гээд байгаа, хангалттай гэж мэдрүүлэх гээд байгаа. Би зүгээр л хичээгээд явж штэ. Энд чинь хангалтгүй мүү гэж өөрийгөө өмөрөөд тэмцэх хэрэгтэй. Би байгаагаараа чадхаараа л хичээж штэ. Энэ бүхэн хангалттай биш байна уу? Надаас юу хүсэж байгаа юм гэж яг тэр өөрийгөө шүмжилж байгаа хэсгийн өөдөөс тэмцэх хэрэгтэй. Тэр тэмцэл нь нэг ёсны өөрийгөө инэрч байгаа self compassion гэдэг сүүлийн дугаар дээр ирсэн. Тэрнтэй бас баг зэрэг холбоотой. Өөрийгөө яг зайнаас хараад би ямар их зовлон туулж байгаа байлээ. Би ямар их өвдөлтийг мэдэрч байгаа байлээ. Гэдгийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд харах юм бол өөрийгөө өрөвдөх сэтгэл төрнө.
Би чинь ийм их ачааг өрөөд явж байгаа юм биш үү? Надаа яг үүндээ айгүй их амралт хэрэгтэй байна. Надаа туслалцаа хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх гэдэг бол айгүй маш том алхам гэсэн үг. Энийг ихэвчлэн яг хав эрэгтэй хүмүүс бол энийг айгүй муу идэг. Ерөөсөө надаа ямар ч тусламж хэрэггүй штэ. Би угаасаа тий хүчтэй, хүчрэхэг ир хүн гэж боддог. А гэхдээ хүн яг өөрийгөө яг зайнаас яг ямар зүйл тулаад байгааг харах юм бол ер нь хүн өөрөөгөө өрөвдөх сэтгэл төрдөг. Тэр үед л тэрнийг ингээл энэ тэнд уурлаал, уцаарлал тэг хамаг уураа янз бүрийн байдлаар гарах гал, арх уугаал янз бүрийн юм хийгээд байдаг нь ерөөсөө л хүн өөрт нь тусламж хэрэгтэй байсан юм биш үү гэдгээ ойлгодог. Тэгээ тусламж гэдэг нь заавал гаднах тусламж. Хүн өөртөө ч гэсэн үнэхээр зөөлөн байгаад үнэхээр өөрөөгөө бүдэрч унахт нь өөрөөгөө түшж аваад босгоод за ийм зүйл угаасаа болжээ. Би ийм алдаанууд гаргасан байна. Амьдрал ийм хэцүү зүйлүүд тохиолж байна. Гэхдээ бүх зүйл зүгээр болно. Би өөрөөгөө байнга хажууд байх болно. Би өөрөөгөө түшнэ. Тэгэл цаашаага үргэлжлүүлээл явъя гэд өөрөөгөө түшж авч босох бол хамгийн чухал чадваруудын нэг. Хэрвээ тэгж чадах юм бол бусад хүмүүс юу гэж хэлж хашгичжсэн хамаагүй болно. Яагаад гэвэл тэр хүн өөрөөгөө хинбэ гэдгийг мэдж байгаа. Өөрөөгөө ямар их хичээж аваа гэдгийг мэдж байгаа. Өөрөөгөө ямар гайхалтай хүн бэ гэдгийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Тэгээ өөрөөгөө зүгээр л хичээж байгаа гэдгээр бахархаж эхэлдэг. Яг гоо бусад хүмүүст харуулад байх ингээ нэг тийм амжилт бол байхгүй ч гэсэн хичээж байгаа гэдг л хангалттай. Яг гэвэл хүн өөрөөгөө ямар ч хэцүү байсан гэсэн тэрийгэл давж туулах гад хичээгээл явж байгаа гэдгээ мэдж байгаа болохоор л өөрөө бахархах хэрэгтэй. Тэгээ тэгэхээр яг гоо зарим хүмүүст айгүй хэцүү санагчиж магадгүй л ер нь яагаад өөрөөгөө тэгж бөөцөлөх ёстой юм гэж бодож иж магадгүй. Эсвэл зарим хүмүүс яг хүн болгоны дотор тийм inner child гэж ярьдаг. Дотоод хүүхэд гэж байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрдөггүй байж магадгүй. Тэр талаар жоохон яриа л та. Энийг хэрвээ бид нар сайн ойлгочих юм бол яг үнэхээр тэр өөрөөхөө дотоод хүүхдийг хамгаалах га яг тэр дотоод хүүхэд маань хийм бэ гэхээр ерөөсөө л тэр хүн угтаа зүрхнийхээ голд, зүрхнийхээ гүнд хийм бэ гэдэг зүйлийг л илэрхийлж байгаа. Тэгээ энийг ер нь сөүлд бодоод байсан чинь айгүй хэрэгтэй зүйл шиг санагдсан. Бидний мэдэх бүх хүмүүс бид нар ерөөсөө яг төсөөлөхдөө зүгээр л дотроо тийм өвдөлттэй байгаа жоох хүүхэд байна л гэж төсөөлж байгаа. Энийг бүр яг дотроо төсөөлөд үзээрэй гэж үсэ. Яг таньдаг хүмүүсийнхаа царайг төсөөлөд тэгээд дотроо яг тэр хүний дотор тийм жоох хүүхэд байна тэр хүн багада ямар байсан ерөөсөө л тийм хүүхэд хувилбараараа хэврэ байна л гэж бодож байгаа. Бүх хүнийг тэгээ бодож байгаа. Бидний ээж аав нар хүртэл өөрсдийнхөө ээж аав нартай тийм жоох хүүхэд байсан шүү дээ жоохон багтаа. Тэгэл тэр ивэрээ хүн ингээд том болохоор бид нар яагаад ч юм дотроо тэр хүүхэд нь байгаад байна гэдгийг мартчихдаг. Тэгээ энийг байгаад байна гэдгийг харах бол ерөөсөө айгүй амархан заяа. Жоох хүүхэд юу хүсдэг вэ гэхээр хамгийн гүнзгий хүсэл нь бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах хүсэл байдаг. Тэгээ энэ нь биелэгдэхгүй болгоод жоох хүүхэд янз бүрийн байдлаар өвдөлтөө илэрхийлдэг гомдлох, уурлах, уцаарлах янз бүрийн байдлаар гарч ирдэг. Ерөөсөө тэрнтэй ямар ч ялгаагүй хүн том болсныхоо дараа ч гэсэн яг ижлэгэн шалтгаанаар, яг ижлэгэн байдлаар, яг жоох хүүхэд яаж уурлж уцаарладаг, яаж гомдож уйлдаг яг тэр хിവэрээ тийм байдлаар илэрхийлдэг. Биеийн томорцсон ч гэсэн хүн ерөөсөө л яг хүүхэд хിവэрэл байдаг. Яг доторх хүслүүд нь бүгд байж байгаа. Яг бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх хайрлах. Тэгээ энэ үед одоо харахаар штэ. За найз хүн чи ирээд уурлалаа заяа. Чи аяг тавгуугаасангүй. Чи инглээ, чи тэглээ. Тэгээ энэ бүхний тэр үгийг нь аваад хайчвал энэ бүхний ард юу байгаа гэхээр чи намайг хүндлэхгүй байгаа юм шиг, чи намайг хайрлахгүй байгаа юм шиг, хайхрахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж ийна л гэсэн гомдол явж байгаа. Ерөөсөө л нэг жоохон охин ирээд яа тий аава намайг хайрлаач, намайг тоогооч. Яагаад намайг харахгүй байгаа юм? Яагаад би ийм гоё юм хийж штэ намайг харалтаа гэж байгаа ч юм шиг Тэрнээс ер нь ямар ч ялгаагүй.
Тэгэнгუут яг бид нар ихэнхчлэн үгэнд нь анхаарлаа хандуулад тэгэнгуут энэ үед эрэгтэйчүүд бидний гаргадаг алдаа нь яг тэр үгийг нь үгээр нь сонсоод тэрийг нь логик яригадаад байна гэж бодоод логикоор тэр асуудлыг шийдэх гээд байдаг. Тэгэл яг яг өөдөөс нь зогсоо чи юу нь юу яриад байгаа юм би ингэсэн штэ тэгсэн штэ гэд яг тэр нэг яг гол асуудал нь яригдахгүй зүгээр л нэг наад захын тийм шалтгаан болгож байгаа зүйлүүд нь л яригадаад байдаг. Тэгээ энэ дээр яг хуу бас эмгэгтэй хүн талаасаа ч гэсэн өөрөө өөрийгөө илэрхийлэхтэй чиний ингэж байгаа чинь надаа ийм мэдрэмж төрүүлээд байна гэд илэрхийлчих юм бол бас асуудал арай бага гарах байсан гэж магадгүй. Тэгээ ер нь хараад байхаар ямар ч төрлийн асуудал хоёр хүний одоо тийм конфликт гэж ярьдэн штэ санал зүрлэх, уурлах, уцаарлах тийм зүйл гарахад зүгээр л яг гол шалтгаан нь юу байдаг вэ гэхээр нөгөө хүн нь хайрлагдаагүй, үнэлэгдээгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор л ууралж идэг. Ерөөсөө ямар ч хүн ууралж байна, уцаарлаж байна гэдэг нь яг ийм шалтгаантай. Өөр нэг шалтгаан тэнд нэг байгаад ах юм байхгүй. Тэгээд яагаад тэгж мэдрээд байгаа юм бэ гэд тэр асуудлыг нь шийдэх нь л гол асуудал болохоос тэр аяг тавг угаах муугах тэр бол жоохон өөр л асуудлууд яригадаад байна гэсэн үг. Тэгээ энэ зөвхөн ингээ хосын тал дээр ч гэсэн найзууд ч гэсэн хоорондоо мархахад яг л ийм асуудал байгаа. Тэр хүн танд гомдолж байна, ууралж байна, уцаарлаж байна гэдэг нь таны хийсэн ямар нэг зүйл нь тэр хүнийг үн цэнэгүй, тоогдоогүй, хайрлагдаагүй тийм мэдрэмж төрүүлж байгаа болохоор л тэр хүүхэд уурлаад, уцаарлаад тэр гомдлоо илэрхийлж байна л гэсэн үг. Тэгээ ингээ харахаар биш үү? Бид нар хүмүүстэй хэрэлдэхтэй, том хүнтэй хэрэлдэж байнаас ингээд жоох хүүхэд гомдлоод байна гэд харчих юм бол энэ хорвоо дэлхий дээр нэх уурлаж, уцаарлаад тэрний өсрөг сөрөөд тэмцээд нэг тийм асуудал дээр асуудал нэмээд байх шаардлага байхгүй болчдөг. Жоох хүүхдүүдэд бид нар тэгж их ууралдаггүй үстэй. Тэрнтэй адилхан том хүмүүс ч гэсэн ямар ч ялгаагүй. Ерөөсөө л энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх хүмүүс зүгээр л нэг хідэн дотроо нэг жоохон хүүхдүүд хайрлагдах гад хүлээн зөвшөөрөхдөггүй л яваад байна л гэсэн үг. Энэ бодит байдлыг ухаарад харж авч чадах юм бол ер нь хорвоо дэлхий хамаагүй хөнгөн, хамаагүй зөөлөн газар юм шиг санагдаж магадгүй. За тэгээд яг жоохон сэдвээсээ хазаачлаа. Энэ бүхнийг яагаад ярьж байгаа гэхээр эцээ эцэст таач гэсэн ялгаагүй тааж гэсэн дотроо тийм жоох хүүхдтэй байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Танд ч гэсэн хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх тийм хэрэгцээ байгаа. Хүн болгонд тийм хэрэгцээ байгаа. Танд ч гэсэн байгаа. Тийм болохоор тэр дотоод хүүхдийгээ сайн хайрлаад, нандинаад хэрэгтэй зүйлүүдийг нь өгөөд тэр дотоод хүүхдийнхээ төлөө тэмцэж зогсох хэрэгтэй. Хүн яг үнэхээр хэцүү цаг үедээ өөрөөхөө тэр дотоод хүүхдийг олж хараад тэрийгэ өрөвдөөд тэгээ тэрнийхээ төлөө хамгаалаад тэмцээд зогсоод тэрийгэ дэмжиж байнга тэр дотоод хүүхдийнхээ төлөө тулалдаад явах юм бол хүнийг ер нь юу ч буулгаж авч чадахгүй. Тэгээ энэ дотоод хүүхдийн хэрэгцээг бид нар бас заавал өөрөөсөө ч гэлтгүй бусад хүмүүсээс ч гэсэн авч болно. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр бид нар дотны хүмүүстэй хандах хэрэгтэй. Өөрт чинь ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдож байгаа үед, өвдөлт мэдрэгч байгаа үед бид нар дотны хүмүүстэйгээ хандаад одоо найзууд ч байна уу, гэр бүлийнхэн ч байна уу хандаад надад айгүй юм хэцүү байна, ийм зүйл болоод байна, надад туслаач гэхэд тусалж чадхаар тийм хүмүүстэйгээ бид нар энэ өвдөлтөө янз бүрийн хэцүү мэдрэмжээ хуваалцах хэрэгтэй. Тэгээ найздаа одоо жишээлбэл тэрнийг залуу тэрний охин намайг тоосонгүй гэхэд тэр мөр ч угаасаа сохрог юм биш үү гэж хэлэх бол тийм зүйлийг сонсох айгүй гоё байдаг шүү дээ. Яг энэ үед таны энэ дотны хүмүүс чинь та үн цэнтэй шүү дээ. Та бол хайрлагж байгаа гэдэг тэр мэдрэмжийг өгөхөд хүн буцаад тэр дотоод хүүхдийн хэрэгцээнд хангагдаад хүн илүү хүчтэй болж ирдэг. Юу вэ? Миний амьдралд ийм гайхалтай хүмүүс намайг хайрлаж байгаа юм биш үү? Миний хажууд байгаа юм биш үү? Хэцүү цаг үед тусалж дэмжихээр бэлэн байж идэм биш үү гэдгийг бид нар мэдж байгаа цагт бидний өөрсдийнхөө үнэлэх үнэлэмж нь нэг тэгж өвдөд байдгүй. Надаа ийм гайхалтай хүмүүс байхад нэг хүн хідэн үгүй гэж хэллээгээд надаа ямар хамаатай юм бэ хамаагүй шүү дээ. Буцаж босч ирэхэд ер нь хамаагүй амархан болдог. Ер нь хүний амьдралд байгаа
Одоо энэ дотны харилцаануудынх нь чанар нь хэр сайн байна. Тэр хэмжээгээр хүн ер нь илүү хүчтэй байж чаддаг амьдралд. Илүү босч ирж тэмцэж чаддаг. Илүү аз жаргалтай байдаг. Амьдралынх нь бүх юм нь цаашаагаа илүү сайжирдаг. Тэгж таныг үнэхээр өндрөөр үнэлдэг тийм найзууд гэр бүлийн дотны хүмүүс байхад амьдрал хамаагүй хөнгөн болдог. Бид нар бас өөрсдөө бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Би чинь үнэхээр тэгээ ямар хүн билээ гэдгийг бидний энэ дотны хүмүүс биднэрт хаяа сануулж өгдөг л тоо. Яг үйл бид нар өөрсдөө мартчихдаг. Тийм болохоор бид нар бүдэрч унсан үедээ дотны хүмүүсээ түшөөд босч ирэх хэрэгтэй. За тэгээд ер нь яг энэ мэдрэмжийн талаар илүү ярьчлаа. Гэтэ яг хөө үнэхээр энэ мэдрэмжүүд нь тийм хэцүү биш байж магадгүй л дээ. Зарим хүний үнэхээр энэ мэдрэмжийнхээ ард гарч чадж байгаа үед юу хийж болох вэ гэхээр энэ бүх зүйлээс суралцах хэрэгтэй. Одоо бусад хүмүүс үгүй гэж хэлж татгалзаж байна гэдэг нь ямар нэг шалтгаан байгаа шүү дээ. Хэрвээ тэр шалтгааныг нь олж авч мэдж чадах юм бол тэр зүйл дээр ажиллах боломж байгаа. Одоо бид нар ажлын ярилцлаган дээр өөр хүн биднэрт татгалзахад бид нар яг муухай мэдрэмж төрдөг ч гэсэн ер нь би яагаад энэ ажлыг авч чадсангүй вэ? Энэ хүн ямар хүнийг хаагаад байгаа юм бэ гэдэг талаар бодох юм бол бид нар өөрсдийгөө илүү сайжруулж чадах боломжтой. Яг өвдөлтөө давж гарсныхаа дараа шүү дээ. Тэгээ бодоход одоо жишээлбэл яа. За нэг хүн тоогдог байлаа гэж бодоход би яагаад тоогдог юм бэ гэж бодсон чинь тэр хүн за гадаад үзэмж харсан байлаа гэж бодъё л та. Тэгвэл те би чинь ер нь гадаад үзэмжээ яаж сайжруулах ёстой бilé гэж бодож эхэлж болно. Яг гэвэл тэр хүнтэй тантай уулзахад хамгийн түрүүнд бид нар угасаал хүмүүсийн гаднах үзэмжээр нь шүүмжилдэг шүү дээ. Тийм болохоор те энийг яг бодит байдал юм байна гэдгийг ойлгоод за ер нь гадаад үзэмжээ жоохон сайжруулъя. Гэтэ яг өөрөөхөө гадаад үзэмжийг сайжруулахдаа гол нь өөртөө үнэнчээр сайжруулах хэрэгтэй. Өөрийнхөө үнэхээр хиймээр байгаа зүйлийг те өөрийнхөө үнэлж явдаг зүйлийг хийхэд бол гүнд тийм хохирол учирдаггүй. Би үнэхээр те гаднах үзэмжээ сайжруулахыг хүсдэг. Тэгээд тэр хүнд гаднах үзэмжээс болоод гологцсон болвол за би энийг сайжруулчихъя гэд тэрийг ингээд зүгээр тэр үйл явдлаас суралцаа цаашаа явж болно. Эсвэл яа тэр хүн одоо яа биеийн галбирт маань дургу байлаа гэж бодоход за би ч бас ер нь биеийн галбираа сайжруулъя гэж боддөө штэ. Миний хийхийг хүсдэг зүйл, миний үнэлдэг зүйл болохоор би нэрээ энийг хийя гэд тэр зүйлээс суралцаад явж болно. Гэхдээ яг эсрэгээр тэр хүн таны яг үнэхээр нэг хэсэг те өөрчилж чадахгүй зүйлд таалагдаагүй байх юм бол одоо яа та илүү тийм хитрхи энергитэй хүн байж л тэ. Тэр хүн тийм хүн дургу байх юм бол та тэрийг өөрчлөмөөргүй байвал те эн чинь таны нэг хэсэг, таны те зан чанарын чинь нэг хэсэг, таны үнэлж авдаг зүйлийн чинь нэг хэсэг бол тэрийг өөрчлөх албагүй. Ийм болвол та өөрийгөө заавал тэгж өөрчлөх албагүй. Тэгэл тэр хүнээс арай өөр хүн таны энэ илүү энергитэй зан чанарыг чи илүү үнэлдэг тийм хүн байж л тараа штэ. Тэгэхээр зарим нэг хүн тоохгүй байна, үнэлэхгүй байна гэдэг нь тийм заавал за энэ хүн намайг тоосонгүй тэгэл ингээл би юу ч чадахгүй юм байна гэхийн оронд энэ үйл явдлаас юу сурч авч болох вэ? Юуг сайжруулж болох вэ? Ер нь юу болчихов? Яагаад болчихов гэдгийг ойлгож авч чадах юм бол хүн ирээдүйд улам өөртөө хэрэгтэй зүйлүүдийг хийж чадна. За тэгээ энэ дугаар таалагдсан гэж найдаж байна. Хэдүүлээ өөртөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.